За өнөөдөр ихтэй сургуулиуд шинжлэх ухааны төр хувийн хөвшлийн байгууллагууд өөрсдийн инновацийн бүтээгдэхүүнүүдэд танилцууллаа. Ялангуяа ихтэй сургуулиуд оюутнуудад зөвхөн онлайн мэдлэг заахаас илүүтэй тэдэнтэй хамтран инновацийг бүтээж байна. Тухайлбал хөдөө аж ахуйн их сургууль хуруу шилмийн хураг бүтээсэн бол анагаахын их сургууль химийн найрлагагүй ийм бэлтгэлүүдийг гарган авчээ. Өнөөдөр төр хувийн хөвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллага ихтэй сургуулиуд тэдний дэргэдэх хүрээлэнгүүд зэрэг 120 байгууллага 1500 орчим нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. Шинжлэх ухааны ололт шингэсэн тэдгээр бүтээлүүдээс ихтэй сургуулиудын эрдэмтэн оюутнуудын бүтээлүүдийг онцолж байна. Тухайлбал хөдөө аж ахуйн их сургууль, мал эмнэлгийн сургуулийн эрдэмтэн оюутнууд хуруу шилний хураг гаргаж авчээ. Тодорхойлбол хонинд хос хураг үр шилжүүлэн суулгадаг болсон бөгөөд анхны хос төлөө хэдийнэ хүлээж авсан байна. За энэхүү инновацаар дамжуулан жилд нэг хоноос 2-3 дахин олон төлөв авах боломжтой болсон байна. Энэ витро орчин буюу хуруу шилэнд үр тогтоосон, тийм ээ? Гадаад орчинд үр тогтоосон хураагаар оролцож байна. Гадаад орчинд үр тогтоосон хөвөрлүүдээр оролцож байна. Яг энэ витро орчинд үр тогтоох судалгааны ажил бол өнгөрсөн жилээс одоо манай оронд хийгдээд анхны төлөө хүлээж авсан. Анх удаага одоо Монголд хийгдсэн ажил байгаа. 2007 онуудаас бол хийгдэжсэн. Гэхдээ яг төлөө хүлээж авсан ажил нь одоохондоо байхгүйсэн. Яг өнгөрсөн жил бол одоо анхны Монгол 2 ихэр ургыг манай сургуулийн лаборатори гаргаж авсан. Одоо байнга хийгдэж байгаа. Сая одоо 11 сард бид нэр 20 хонь дээр бас 2 орны үндгээсүүдээс суулгаад, хөвөрлүүдээс суулгаад төлөө хүлээгээ байж. Энэхүү инновацийг ашиглан өндөр ашиг шимтгий мал эсвэл нэн ховорцсон амьтдын тоо толгойг өсгөх боломжтой болсныг хэлж байлаа. За жишээлбэл улаан наманд орж нэн ховорцсон мазаалаад энэхүү инновацийн бүтээгдэхүүнээр үршилжүүлэн суулгаж тоо толгойг нь өсгөх боломжтой гэсэн үг юм а. Түүнчлэн шинжлэх ухааны шинэ ололтыг нэвтрүүлсэн дараагийн сургууль нь анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль бөгөөд тус сургуулийн эрдэмтэд оюутнууд хамтран химийн найрлагагүй хүний биднийг тусдаа хүндэрсэн өвчнүүдийг эдгэх үс эм бэлдэмлүүд биологийн эдвэгт бүтээгдэхүүнүүдийг гарган авч байна. Нэгэн олон төрлийн бүтээгдэхүүнийг болоод гаргасан. Жишээ нь бол уламжлалын чиглэлийн, эм судлалын чиглэлийн тэгээд сургууль бүр одоо бүрэлдэхүүн сургууль бүр өөрийн нэгсэн одоо бүтээлээрээ энэ удаагийн одоо өдөрлөгт оролцож байна. Онцлог газрын бүтээгдэхүүнээс нь дөрөвдөл. За жишээ нь бол манай анагаахын сургуулийн одоо сарын туяа багшийн одоо праймер гаргаж авсан, одоо сесрүүд орж багшийн одоо антацид бэлтгэлэг гаргаж авсан, түүнээс гадна одоо хүн байгалаа багшийн маань одоо алтан гагнууртай цай, Монбери, Мон HP гэдэг олон төрлийн одоо бүтээгдэхүүнээр болоод энэ удаагийн одоо өдөрлөгт оролцож байна. Шинжлэх ухааны шинэ ололтуудыг нэвтрүүлж инновацийг бий болгосон ихтэй сургуулиуд шинжлэх ухааны байгууллагуудад судалгаа үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтийг шинжлэх ухааны технологийн сангаар дамжуулан олгодог. Энэ оны 11 сарын байдлаар 431 төсөлд 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож гүйцэтгэл нь 85% байна. Эдийн засгийн үр ашигтай хэрэглэгчид төрөл бүтээгдэхүүн болгох чиглэлд нь технологийнхаа сангаас бид нар нэлээд олон одоо төслөөр дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр жилд нэг бид нар 14-5 тэрбум төгрөгийн хэмжээний одоо санхүүжилтийг олгодог. Тэгэхээр технологийн сангийн маань энэ төслүүдийг бид нар шинжлэх ухааны технологийн зөвлөл ажилдаг. Зөвлөлд бүх салбарын төрийн нарийн бичгийн дарга нар хамтран одоо оролцоод тухайн салбар дээр үр ашигтай тухайн салбарын хөгжлийн бодлогод нэн чухалтай төслүүдийг энэ тэргүүнд сонгон шалгаруулах журмаар төслүүд маань одоо шалгараад санхүүжилтээ аваад ингээд одоо эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гар дээр судалгааны ажил болж ингэж одоо гарч ирдэг байж байгаа. Манай улсад ихтэй сургуулиудын хүрээлэн шинжлэх ухааны 22 төвд нийт 1700 гаруй эрдэмтэн шинжилгээний ажилтнууд ажиллаж, дэвшилтэд шинэ инновацуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. За гагцхүү тэдний судалгаа шинжилгээний бүтээлүүд гаргаж ирсэн инновацууд улс орны хөгжлийг нэг шат ахиулна гэдгийг шинжлэх ухааны салбарынхан хэлж байсан.